Чиглэлээ дөрвөн нэвтрүүлэгт бол дийлэнх хувийг бол залхи гэмтрийн гомдол мэдээлэл, гэнэтрийн шийдвэрийн гомдол мэдээлэл эзэлж байна. За үүнийг бол 2026 оны 4 сарын байдлаар нь авч үзэх юм бол 587 гэмтрийн шийдвэрийн гомдол мэдээлэл бол бүртгэгдсэн. За үүнийг бол 2025 оны мөн үетэй харьцуулахад бол 37% өссөн үзүүлэлттэй байна. За тус гэмтрийг үүдэж байгаа гэмтэтгүүдүүд нь бол за бусдын арилжааны банкын дансыг бол ашиглаж за Facebook захин нүүтийн олон нийтийн сүлжээнд за хуурамч зар байршуулахдаа бол тээвэр хэрэгслийг бол бусдад зарна. За мөн орон сууц зарна. Байр түрээслүүлнэ гих мэт. Мөн бол хусдаг суулаа, бооцоо таавар. За мөн одоо сүүлийн үйлдвэж байгаа гэмтрийн хувьд бол KFC хувьцат компани логог ашиглах. За арилжааны банкнуудын бас лого мэдээллийг ашиглаж за тус линк холбоосон дээр бол иргэд бол өөрсдөө хувийн мэдээллийг бол линкэн дээр холбоосон дээр бүртгэснээр өөрийнхөө хувийн мэдээллийг алснаар тухайн иргэдийн арилжааны банкнаас бол мөнгийг нь бол залж авч байгаа нөхцөл байдал бол мөрдөн шаардлагаараа тогтоогдож байна. За энэ иргэд та бүхэн за Facebook олон нийтийн захин сүлжээнд байршуулсан мэдээллийг нэгтлэх за өөрийн хувийн болон арилжааны банкны мэдээллийг бол бусдад шилжүүлэхгүй байснаар энэ төрлийн залхи гэмтрийг хорхич болохоос үрдэн сэргийлэх юм аа.